Сайн байна уу? Асуултуудын талаар ярилцсан ихцээд бясуу ус өндгөө нэмээд холно. Хэвэнд хийж жигнээд цэцгийн нундаг 9 чихэр ганы ханд нэм. Дараа нь ногоон хүнсний бодовч бодис нэмээд бэлуу хаяганд хийж ганы крем нэм. Der Schocksatz der Treffes. Өнөөдөр бид гаа шоколадтай трифл хийж байна. Хийхэд үнэхээр амархан шүү. Амт нь үнэхээр л супер. Эхлээд хайрцагтай шоколадтай бэлүү аваад арын зааврыг аваад ятуу шарагдаж байх хооронд 2 аяга отхон цэцгийг савнд хийж өтгөртөл нь тун. Дараа нь хагас аяга нунтаг сахар, хагас цайны халбах peppermint extract бас бага зэрэг ногоон хүнсний будаг нэм. Гаа шоколадтай трифл маань бэлэн. Эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хэвэнд хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг 9 чихэр ганы. Өнөөдөр бид гаа шоколадтай трифл хийж байна. Хийхэд үнэхээр амархан шүү. Амт нь үнэхээр л супер. Эхлээд хайрцагтай шоколадтай бэлүү аваад арын зааврыг аваад ятуу шарагдаж байх хооронд 2 аяга отхон цэцгийг савнд хийж өтгөртөл нь тун. Дараа нь хагас аяга нунтаг сахар, хагас цайны халбах peppermint extract бас бага зэрэг ногоон хүнсний будаг нэм. Гаа шоколадтай трифл маань бэлэн. Дараа нь ногоон хүнсний будагч бодис нэмээд нунтаглаад бэлуугаа аяганд хийж бэлууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахны дээрээ. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү. Эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хэвэнд хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг 9 чихэр ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний будагч бодис нэмээд нунтаглаад бэлуугаа аяганд хийж бэлууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахны дээрээ. Идэж болох савтай ургамал. Энэ хоол ердөө 4 ваттай. Үүнийг хөрвөгчөнд 10 минут хийж. Одоо өтгөн цэцгийг жаахан сахарыг хамт холино. Боллоо. Идэж болох цэцгийн сав амттай. Эхлээд шоколадаа хайлуулж хазаалгаж хөлдөөж какао нунтгаар будаад крем 9 чихэр нэмээд холино. Тэгээд оройг бутлаад савнд хийж идээд таашаал аваарай.
Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хивэнд хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг илсэн чихэр ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний бодогч бодис нэмээд нунтаглаад бялуугаа аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрах нь идээрэй. Орой кремний аяг. Өнөөдөр бид Oreo кремтэй аяг хийцгээе. Хийхэд үнэхээр амархан. Дөрвөн орцол хэрэгтэй. Өтгөн зөөл намтай болно. Эхлээд 24 буталсан Oreo-гоо 5 хоолны халбах хайлуулсан маслтай холио. Одоо бага багаар өтгөн цэцгийгөө хийж хатуу оргил үүсэх хүртэл нь хутгана. Тэгээд л боллоо. Oreo cream cups бэлэн. Эхлээд оройг бутлаад цэцгийн тоос нэмж холно. Дараа нь крем нэмж хутгаад буруу нэмнэ. Мөн шоколад хайлуулж нэмээд оройгоо дахин нэмнэ. Тэгээд идэж таашаал аваарай. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд оройг бутлаад цэцгийн тоос нэмж холно. Дараа нь крем нэмж хутгаад буруу нэмнэ. Мөн шоколад хайлуулж нэмээд оройгоо дахин нэмнэ. Тэгээд идэж сайхан амраарай. Нутелла зармаг. Өнөөдөр бид нутеллатай зармаг хийж үзнэ. Хийхэд үнэхээр амархан ердөө 3 бас хэрэгтэй. Мэдээж дээ. Зармагт дургүй хүн бий юу? Эхлээд 2 аяг орчим өтгөн цэцгий хэрэгтэй. Тэгээд тэрийгээ зөөлрөн оргил эхлэх хүртэл сайтар. Дараа нь 14 унцны лацтай өтгөрүүлсэн сүү. Ойролцоогоор 1 аяг нутелланы. Дараа нь таглаад хөлтөөгчдөө хийж бүрэн хөлтлөн байлгав. Нутеллатай зармаг бэлэн. Эхлээд цэцгийг нэмээд хутгаад дөрүүлсэн сүүн нутелла нэмээд хутгаад хөлтөөгөөд идээд таашаал аваарай. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд цэцгийг нэмээд хутгаад дөрүүлсэн сүүм нутелла нэмээд хутгаад хөлтөөгөөд идээд таашаал аваарай. Орой самартай мөстэй зармаг. Өнөөдөр Oreo зармаг хийхийг заа. Хийхэд амархан журын нэ. Эхлээд Oreo-гийн багц хэрэгтэй. Ийм багцыг 11 эсвэл ойр дэлгүүрээс олж болох. Уутыг нэхээс өмнө батар бүх Oreo-гоо нэхэж. Тэгээд шууд уут руу сүүгээ. Oreo-нуудыг бүрэн давтан сүү хийгээрэй. Дараа нь сэрээгээр уутан доторхоо сайхан хутгаарай. Oreo-гийн уутыг аяган дотор хийчгээд зармагны модоо зоочих. Одоо үүнийг хэдэн цаг хөдөөгчөнд хийж бүрэн хөлтлөн байлгав. Oreo-гээ гаргаж авахаасаа өмнө шоколадаа хайлуулъя. Шоколадаа хайлуулахдаа баг зэрэг тос хийж шингэл. Шоколад бүрэн хайлмагц өндөр аяганд хийн. Дараа нь дээр нь баг зэрэг бутсан самар нэмний та дуртай хэмжээгээр хийж болно. Одоо Oreo зармгаа шууд шоколадын дотор дүүрнэ. Шоколад хатууртал нь хөлдөөгчөнд хийж амраана. Тэгээд Oreo зармаг бэлдэн. Энэ ч үнэхээр аюултай шүү. Эхлээд орой бэлтгийг бутлаад цүү ууданд хийж хутгаад хөлтөөгөөд шоколадыг хайлуулж замрыг шоколаданд нэмнэ.
Тэгээд шоколадн дээрээ зармаг нэмээд идэж амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд Орео бясалгыг бутлаад сүүг уутанд хийж хутгаад хөлдөөгөөд шоколадыг хайлуулж самрыг шоколаданд нэмнэ. Тэгээд шоколадн дээрээ зармаг нэмээд идэж амтархан идээрэй. Гэрийн Орео McFlurry зарим. McDonald's-ийн Oreo McFlurry гэртээ хий тамархан. Сивотав хан уурцтай. За, харьцуулахын тулд McDonald's руу очиод жинхэнэ McFlurry авт үзье. Нэг Oreo McFlurry өгөөч. Машин эвдэрчихсэн. Уучлаарай. Машин эвдэрсэн үү? Тэгэхээр харьцуулж чадахгүй. Мэдээж эвдэрсэн. Эхлээд аягсан. 2 хагас аяга өтгөн крем, 1 аяга элсэн чихэр бахан ванилын экстракт хийгээд сайн холно. За, зайгаар. Яг адилхан байна. Тийм ээ. Яг адилхан. Эхлээд сүү өтгөн цэцгий, эсэм чихэр, ванилын ханд нэмээд Ореог бутлаад хутгаад идээд амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд сүү өтгөн цэцгий, эсэн чихэр, ванилын ханд нэмээд Ореог бутлаад хутгаад идээд амтархан идээрэй. Зармагтай кофе. Өнөөдөр бид зармагтай кофе хийхэд үнэхээр амархан ердөө 3 орц хэрэгтэй. Ястай гайхалтай шүү. Эхлээд 1 аяг шууд уусдаг кофе, 1 аяг сахар, 2 аяг буцалсан усыг хамт холино. Ийм мэдрэмжтэй байхад үнэхээр ичсэн санагдав. Би матар авчирсан. Lacoste. Намайг гэж хэлээ. Master P Recross-ийг хэлж байгаа шиг. Тэр намайг харах бүрдчийн хэн босож шиг мэдээ. Тэр намайг гээд зармагтай кофе билэн. Эхлээд кофений нунтаг, эсэн чихэр нэмээд усаа хойлоод хивэнд хийж хөлдөөгөөд идээд амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд кофений нунтаг, эсэн чихэр нэмээд усаа хойлоод хивэнд хийж хөлдөөгөөд идээд амтархан идээрэй. Шоколадтай зармагны аяга. Өнөөдөр бид шоколадын кремтэй аяг хийхэд маш амархан ердөө 4 орц хэрэгтэй. Яг л төв самттан шүү. Эхлээд 1 аяг шоколадаа микротолгойд хийж болох саунд хийгээд бүрэн хайлтал нь хэдэн минут микротолгойд болно. Савтай шоколадаа хөлдөөгчөндөө хийгээд 30 минут хөлдөөн. Тэгээд блендертэй 1 аяг утган крем хий. Кремээ утгуулсан блендерт дараа нь таллаа зотгруулсан сүү, бага зэрэг ванилын ханд нэмж хий. Энэ холцыг хөлдөөгчөндөө хийж бүрэн хөлдөлтөд байлгав. Шоколадын кремтэй аяг боллоо. Эхлээд шоколадаа нэмээд богино долгионы цууханд хийж шоколадаа халаагаад хөлдөөж цэцгийтэй хойлоод түрүүлсэн сүү, ванилын ханд нэмнэ. Тэгээд нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээд амтархан идээрэй.
Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд шоколадаа нэмээд богино долгионы цууханд хийж шоколадаа халаагаад хөлтөөж кремээ хольж өтгөрүүлсэн сүү ванилийн ханд нэмээд дараа нь нэмээд хөлтөөгөөд дээр нь шоколад цацаж идээрэй. Ягаан нимбэгний ундаатай фадж. Өнөөдөр бид 3 орцтой ягаан лимонтой фаж хийн. Тэгээд маш амархан болохоор онгоцонд нисэж явахдаа ч хийж чадна. Ямар гоё вэ? Эхлээд 1.5 руу 3 аяг хайлуулсан шоколад 14 унцын лацтай өтгөрүүлсэн сүүгээ хий. Үнэхээр галзуу юм байна. Тэр 4000 шүү. Зүгээр үү? Май. Тийм онгоц сунахгүй 50 нисэж байна. Тэгээд ягаан лимонтой Kool-Aid-ийн 2 уур хий. Дараа нь сайтар хутгаад өг. Тэгээд фажаасаа шарах тавган бас. Дээр нь өнгийн чимэглэлээ цатчихна. Тэгээд нэг 2 цаг амраагаад хатуулыг нь хүлээн. Тэгээд боллоо. Ягаан лимонтой фаж. Business class ас чигоё. Эхлээд шоколад өтгөрүүлсэн сүү ягаан нимбэгний ундаа нэмээд жигмэгийн саунд фьюж хийж дээр нь цацна. Тэгээд нэмээд хөлтөөгөөд дээр нь шоколад цацаж идээд амтрах нь идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд шоколад өтгөрүүлсэн сүү ягаан нимбэгний ундаа нэмээд жигмэгийн саунд фьюж хийж дээр нь цацна. Тэгээд идэж таашаал аваарай. Арсан хоол байх бөгөөд чихрийн усан үзэм, матча, шарсан шоколадтай талах зэрэг асуултууд таалагдсан. 3 эсвэл 4 хоногийн дараа чихэртэй усан үзэм 2 жилийн өмнө болно. TikTok дээр 4 хоногийн дараа 2 жилийн өмнөх чихэртэй усан үзэм, YouTube дээр 3 хоногийн дараа 2 жилийн